Байна уу? Уламжлалт ёсоор өнөөдөр та бүхэндээ нэг шинэ вебсайт танилцуулахаар шийдээд байна. Вебсайтын нэр нь extremerebate.com. За энэ дээр бол би яг одоо шинээр аккаунт нээж харуулах гэдэг байна. Шинээр аккаунт нээгээд тэгээд яаж одоо вебсайт хэрхэн ажилладаг талаар товчхон харуулъя. За тэгээд юу яадаг? Энэ extreme rebate-ийн нэг онцлог нь болохоор энэ station гэдэг хэсэгтээ дарахаар танд ийм харагдаж байгаас Америкийн, Английн, Канадын тэгээд энэ D гэж ч одоо хаана л та. Францын, Японых гэх байгааз энэ одоо Денмарк юм лээ. За ингээд ийм Европын улсууд Канад тэгээд Япон ажилтдаг ийм юу вэ? Тэгээ энэ болгоноор ингээд дарахаар өөр юм байлээ. За манай нэг хүн Францад ажилладаг юм байна уу гэсэн. За би Франц руу ороод харуулъя. За Франц руу нохоор бол нэг иймэрхүү байдалтай харагдах юм байна. За тэгээ би одоо Франц хэл мэдэхгүй болохоор сайн мэдэхгүй бодвол энэ дээр seller руу эсвэл reviewer руу гэсэн бичиг байгалаа юм шиг байна л да тий. За энэ сайтын нэг онцлог нь юу вэ гэхээр шүү дээ. Энэ сайт заавал review бичүүлдэг. Гэхдээ яг купон коднууд энэ ч байдаг. Гэхдээ ер нь бол review бичүүлдэг. Одоо би болохоор бүр яг аккаунт нээхээс нэхлээ харуулъя гэж боддог байхгүй. За reviewer те бид нар бол reviewer гэд нээсэн. За энэ дээр бол бид нар sign up хийн. Яг тэгвэл шинэ юу яаж болохоор ягаал тэр аккаунт гинэчээ. За сая имэйлээрээ ороод би юу яагаад баталгаажуулчлаа. За ингээ баталгаажуулаа гараад ирсэн чинь ингээд шууд орж болж байна. За одоо манай хүн бол шинэ учраас ганцхан юу request хийх хэрэгтэй гэж гарсан байна. Request-ийн тоог бол ерөөсөө бид нөгөө нэг юу яах юм бэлээ. Энэ вебсайтнаас хэрэг бараа авсан болон найзуудынхаа referral-оор оруулж байгаа тохиолдолд биднэрт юунууд орж ирэх юм бэлээ. Request-ийн тоо өсөх юм бэлээ. Гол одоо нөгөө нэг referral дээр өгж байгаа benefit нь тийм юм бэлээ. За одоо extreme rebate гэсэн хэсэг дээр дараа. За тэгээд эндээсээ бараагаа сонгоод хүсэлтээ өгөх ёстой байгаа. Одоо жишээ та нар ингээс харуул need 5 testers гэсэн байгаач. Тэгэхээр эдгээр лимиттэй 5 хүн л одоо энэ бараагаа өгнө гэсэн үг байна шүү дээ. Барааны мөнгө бол тэгээд seller approve хийгдэн гут тань руу PayPal-оор орчдөг. Тийм байдаг. За миний request-үүд approve хийгдсэн байна уу? Хараадах юм. За энийх pending байна. Би ч хоёр нэг нь бол би ингээ авцсан миний энэ ятсан. Rebate хүлээгдэж байгаа гэж харагдаж байна тий. За яг энэ хэсэгтэр бол хамгийн одоо tricky хэсэг нь гардаг. Эхний авсан ордер дээр таны rebate буцаж орсон ч гэсэн танд та заавал review үлдээж хийж дараагийн бараагаа авах хүсэлтэд өгөх ёстой. Тийм байгаад идэм байлээ шүү. Easy to pass гэд байж гэн тий. Top rebate гэсэн хэсгүүд байна. New arrivals гэсэн хэсгүүд байна. Best sellers гэсэн хэсгүүд байна. Тэ feature deals. За feature deals нь болохоор жоохон юу юм бэлээ гэж харсан би. Зарим нэг одоо мөнгөний дүн бид нар өөрсдөөсөө төлөх шаардлагатай. Бусдууд нь бол шууд өөрсдөө мөнгөө төлөөл аваад тэгэл юу ягаал ревю бичих юм бол экстрагаа аваад явна гэсэн үг. За миний хувьд одоо юу яагаад за request нэг бараан дээр request өгч үзье те. За mountain and hills-ийг та юу авахаа гэдэг чинь те. За миний request successful болсон байна. Гэтэ би ингээ request өгсөний дараа энэ заавал юу яадаг. Одоо your request waiting for seller's approval гэж байгаа. Тэгэхээр seller миний энийг approve хийх юм бол энийг би авах хэрэгтэй. Эднийх бол асар их бараатай.
хангалттай их багатай тийм юу байна. За pillow covers. За одоо ч өвхөр жил гараад байгаа юм байна шүү дээ. Хятадын цагаасаар зориулсан өвхөр жилийн зурагтай юу яасан. Конверт гэсэн. Юу вэ? За одоо ямар ч хэлсэн юу яаж вэ? Ямар ч хэлсэн 3 requestтэй болцсон. Seller approve хийх юм бол энийг шууд галсмас хийдүүлээ аваад харъя заяа. Тэгээ 2 3 бараан дээр request хүчээ. Тэгээд эхлээд approve хийсэнгийн шууд аваад бичлэгэндээ оруулчих гэж бодоод байна. Одоо бас нэг юм болвол нэг answer and questions хэсэг дээр орж бас жоохон мөнгө олох боломжтой байдаг. Тэгээд одоо хэдүүлээ тийшээ орж харцгаая. За энэ дээр харагдаж байгаа get questions гэсэн хэсгүүдээр дарж асуултаа сонгоно. Тэгээ сонгогдсон асуултаа бид нэг Amazon руу хуулж гаргах хэрэгтэй. Массаж stone set гэж. За одоо ингээм массажны чулуунууд ингээ гараад ирэх. Жохон чулуугаа үзээд хэдүүлээ явна шүү дээ. Жохон ч гэсэн удаагаасаа чултгаа ингээ жоох юм мэдчихээ болж жүжиглэх нь ер нь бол та бидэнд өөрт нь хэрэгтэй. Түүнээс шууд эдний өвчөөг шууд ингээл хийж болно. Ялангуяа та аккаунтаараа нэг хийх юм авдаггүй бол яг юм авах гэж байгаа юм шиг л хаямаа айгаал явчих хэвээр. За ингээ үтцсэн. Одоо би жинхнээсээ юу яах хэвээр. Линкээ хуулаад мартсан биш. Хуулаад нийцсэн шүү дээ нэр тий. За одоо ингээ муугад би энийг хууллаа. За юм миний чулуу манд гараад ирчлээ. За би одоо ингээ чулуугаа яг үзэж байгаа юм шиг болоод чулууныхаа талаар юм аа. За чулууны талаар юм алга байгаа учраас шууд чулууныхаа асуултанд оръё. За next step дээр дараад тэгээд copy хийгээд copy successful гэж хаад тэгэхээр нь ингээд асуулт хариултынхаа хэсэг дээр авчиад paste. За тэгэхээр ингээд асуулт гараад ирчихлээ шүү дээ. За тэгээ шууд post questions. Та энэ асуултыг тавих гэж байгаа нь та яг зөв үү тийм ээ. Одоо ингээд яачингууд хоёул хэдүүлээ. Линкээ copy хийгээд За одоо ингээд болцсон бид нэр одоо submit хийгээл болоо. За ингээд болсон. За одоо ингээд confirm хийх юм бол би 0.50 цент бол олчж байгаа. За ингээд. За одоо миний нөгөө нэг request өгсөн юм маань approve хийж харъя. Ерөнхийдөө approve хийхээр энэ юу яад юм бэлээ заяа. Email ирнэ. Email ирэнгүүт email-ээр орохоор email дээр чинь линк байгаа. Тэгээ линкэн дээр дараалал худалдаад авчихна. Зүйл хэлхээ марцсан байна. Ингээд дата request хэсэг рүүгээ ороод би одоо нөгөө ямар ч тийм approval хийгдсэн рүү байхгүй байгаа болохоор ингээд хэцүү байна. За би За тэгэхээр одоо ингээд нэг request хүснээ дараа ийм юм харагдчих шүү дээ. Ингээд pending гэж бид нар түр харуулсан. Тэгээд энэ хараа сайн анзааруул ингээ approval, accepted, confirm, rebate гэх энэ хэсэг рүү чи ингээд таны нөгөө нэг мэдээлэл оруулсан чинь дараа ингээд update хийгдээд тэгээд дараад нь review хийгдээд review дээрээ ингээд өөрийнхөө юг линкээ хуулаад тэгээд тэрний чинь дараа ингээд дараа тань дээр экстра кэшүүд чинь цуглараад $30-оос илүү болох юм бол таны PayPal руу чинь шууд ордог. Тэгээ энэ дээр бол та review бичээд авч байгаа экстра поинтууд чинь энэ дээр харагдах ёстой. Ер нь бол одоо жишээ нь нэг request өгөн тэгээд нэг request дээр чинь танд мөнгөний чинь буцаалт орчин. Гэхдээ та review бичсэний дараа та нөгөө review free product-а авах хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Одоо энэ just free of review гэсэн магаз. Тэгээд no request cost bonus энэ юмнууд чинь таны эхний review бичсэний дараа таны tier буюу level чинь ингээ өсөхөөр танд ингээ дараагийн боломжууд гарах юм билээ.
Миний хувьд бол ямар ч тийм байх болоо би таарч ерөөсөө ямар ч харуулах боломжгүй байгаа хгүй одоо. Ингээсээ хараад free of review гэнтэр гэсэн байгаас. За тэгээд одоо ингээд ямар нэг review бичихгүй бараа руу request өгье гэд. Request өгөхөөр юу гэж ахна харсан. Энэ дээр харж штэ тий new member levelтэй хүн болвол заавал нэг ширхэг review бичсний дараа одоо free of review бараанд apply дараа гэсэн юм байна. За тэгээд ийм л юм байгаа юм. Тэгэхээр яг нь эхлээд бол та request-ийн тоожин лимиттэй нэг review-гээ гаргасны дараа review бичгүү бараа боломж үүсдэг. Бага зэргийн мөнгө хийх боломжтой олон оронд үйлчлдэг ийм сайтыг өнөөдөр би танд бүхэнд танилцууллаа. Тэгээд анхаарал тавьсан та бүгдээ баярлалаа. Шинэ оны минь баяртай.